Хинбэ? Танд загтал ирлээ. Сайн байна уу ээж минь? Муу хөөч минь. Сайн уу хараа. Чи надад хизээ цахаа бичих юм бэ? Би хариу хүлээгээ лээ. Сайн уу? Энэ захиалч өдрийн минь дүргий. Хүн төрлөختний харилцааны өнөд өв соёл болох гараар бичсэн захиаг Их Монгол радио 99.7 эргэн сэргээж байна. Бид таны шин сэтгэлийн үгийг дуу хоолоогоор зүрхнээс зүрхэнд, итгэлээс итгэл үрдэн байж хүргэх болно. Та цагтлаа манай радиогийн байранд ирж өгөхөөс гадна Их Монгол пэйж хуудасаар дамжуулан хүргэх боломжтой. You got mail. Танд загтал ирлээ. Хариу хүсье. Сайн мэцхан өрхөмдөд сонсогчдоо та бүхэндээ өчигний мэндийг хүргэе. Ойрын өдрүүд нэлээд хүйтэн байна. За тэгээ та бүхэн 7 хугацаа өмсөөд ажил амьдралаа зохицуулж явж байгаа гэж бодож байна. За тэгээд өнөөдөр бол та бүхний хувьд бол төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн, амжилт гэчийг алгандаан багтаасан их сайхан өдөр болж өнгөрсөн гэдэгт итгэлтэй байна. Ингээд Их Монгол радиогийн даваагаас баасан гараг хүртэлх өдөш бүрээ 19 цагаас сонсогч таны сонорт хүрдэг тань цагтлэрлээ нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг эхлэхэд инхүү бэлэн болсон байна. Ингээд энэ өдөш аз жаргалын замаар яг одоо гэрийн зүг явж байгаа бүх сонсогчдынхаа амрыг гэрээ. За тэгээд аав хэмээх энэ сайхан том алдрын эзэн болж аз жаргалтай өрх гэрээг одоо бүтээхийн тулд өөртөө байгаа бүхнээ дайчлан яваа мундаг сайхан ирчүүдэд энэ орчлон хорвоод үргэлж ханыхаа зүтгэсэн зүтгэлийг амьдралын ад жаргал болгохын тулд биеэ хүртэл хувааж энэ амьдралд тэнгэрлэг сайхан ухаанаараа ертөнцийг чимэж яваа хацаргаа охид бүсгүйчүүдтэй энэ үчиг мэндийг хүргье. Ингээд Их Монгол радио тань цагтлэрлээ нэвтрүүлгийн маань шинэхэн дугаар та бүхэнд маань хүрч байна. Ингээд студид хөтлөгч Хосоо Ирмэний би та бүхэндээ хамтдаа байна. Тэгээд энэ цагийг бас хүлээдэг, энэ цагт бас хамтдаа байдаг. Амьдралын бас нэгэн цагийг бидэнтэй хамт өнгөрөөдөг. Танд маш их баярлалаа. За тэгээд яг одоо нэвтрүүлэг маань Facebook-ээр за лайв хэлбэрээр хүрч байна. Тэгээд та бүхэн бас боломж болцоотой байдаг бол хэрэгтэй нэгэнд нас хэрэгтэй байх болов гэд бусдад бас шеэрлж өгөөрэй гэж та бүгдээс хүсэх байна. За тэгээд магадгүй таны дотны нөхөд, аав ээж, ахын дүүс, магадгүй амьдралын амьттай бас хэрэгтэй амьдралын нэгэн үнэнг өгүүлэх нэвтрүүлэг болж чадах байхаа гэж туйлын их найдаж байна. За ингээд Их Монгол радио тань цагтлэрлээ нэвтрүүлэг маань өдөш бүр 19 цагаас сонсогч та бүхэнд эфирээ нээдэг. Тэгээд уламжлалсараа 19 цаг 10 минутаас нэвтрүүлгийн сэдэв болсон цагтлынхаа тогтоог бол задалдаг байгаа. Ингээд өнөөдөр бас өөрийнхөө амьдралд тулгарсан асуудлын бэрхшээлийг хэрхэн давсан ер нь амьдралын хэдийгээр бид ярьдаг ч гэлээ хийсүр зүйл биш бодиттой зүйл байдгийг амьдралаараа биеэрээ мэдэрсэн нэгэн бүс хүн бидэнд илгээсэн загтлыг та бүхэнд унших гэж байна. Тэгэхээр энд бол одоо мэдээж өөрийнхөө загтлаар дамжуулаад яг одоо энэ нэвтрүүлгийг маань үзээд сонсоод байж байгаа таны амьдралд хизээч юм зүйл битгий байгаасаа гэж бодсондоо мөн бас сургамж аваасаа гэсэндээ энэхүү загтлыг бас ирүүлсэн байгаа. Ингээд тань загтлэрлээ нэвтрүүлгийн яг одоо сонсож байгаа танд хаягалсан загтал яг одоо тогтоон задрах гэж байна. Ингээд Их Монгол радиогийн тань загтлэрлээ нэвтрүүлэгт хамтдаа байгаа сонсогч та бүхэн яг одоо загтлаа хамтдаа хүлээн сонсороо. Тэгээд бас нэгийг бодож хоёрыг тунгаагаарай гэж чин сэтгэлээсээ хүсье. Мэдээж таны бас мэдэх амьдрал магадгүй огт мэдэхгүй ийм зүйл байдаг гэж үү гэж гайхмаарч амьдрал байж болох талтай. Гэхдээ танд сонирн бөгөөд сургамжтай байх болов. Ингээд хамтдаа загтлынхаа тогтоог задлая.
Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өчигний мэндийг хүргэе. Их Монгол радиогийн тань загтлэрлээ нэвтрүүлгийг сонсоод баггүй хугацааг үджээ. Энэ хугацаанд энэхүү нэвтрүүлэгтэй хамтдаа байж амьдралд наалтах бөгөөд амьдралд минь тохиолдсон зүйлийг дурсах мэт сайхан дурсамжуудыг минь хөглж өгж байгаа танаа уран бүтээлчдэд амжилт хүсье. Ингээд өнөөдөр миний амьдралын түүх хэн нэгэнд сургамжтай байх болов уу гэсэн үднээс энэхүү загтлыг тана радиогийн нэвтрүүлэгт хаягилж байгаадаа туйлын их баяртай байна. Их Монгол радиогийн тань загтлэрлээ нэвтрүүлэгтээ хамтдаа байгаа та бүгдийн амьдралд аз жаргал хамгийн сайн сайхныг хүсэж энэхүү нэвтрүүлгийг сонсож байгаа сонсогч танд энэхүү загтлаа би хаягаллаа. Би нэг насны үүлийн үүр гэж зүйл үнэхээр байдаг гэдгийг мэдэрсэн хүн. Би одоо 30 настай. Нөхөртөөгөө ердөө 16хан настай байхдаа танилцж, үерхэж, амьдралаа холбон нилээдгүй жилийг ардаа үдэжээ. Эхний жилүүдэд хүүхэдтэй л болж болохгүй юм шүү. Яаж хийж байгаад хамгаалаа дээд сургуулиалт төгсчих юмсан. Дараагаар нь ажилд орчхоод гэнэ жаахан ажилчвал дараа нь хүүхэд болно шүү дээ гэж бодон үргэлж хамгаалдаг байлаа. За ингэж явсаар нөгөө зорьсон зүйлс маань бүтэж ажил маань амжилттай ажилд аарч ороод бүх зүйл бүтэмжтэй явлаа. Одоо л нэг хөөхөн хүүхэдтэй болох юмсан гэж боддог 24 нас минь. Тэр цагаас эхлэн хамгаалалтаас татгалзаж хүүхдийн гисэн бүхэн хөөхөн сайхан харагдаж хурдхан шиг л үртэй болохыг хүсэж байлаа. Гэвч хүсвэл ясна гэдгээр хүүхэд юу олддоггүй 2-3 жилийг ардаа үтлээ. Энэ хугацаанд хийж болох бүхий л аргыг хэрэгэлсэн. Ин, тан, эмчилгээ, лам, бөө, үзмэрч гэтэл очиж үзээгүй газар надад байгаагүй. Ингэж явсаар нэгэн мундаг бөө хэмээх эрхэм хүнд очиж үзүүллээ. Гэтэл миний бодож ч үзээгүй зүйлийг надад хэлэх нь тэрэ. Эцэг чинь хүүхдээ голсон байна. Тийм болохоор л танад эрэгтэй хүүхэд тогтдоггүй юм байна. Гэхдээ эцэг чинь тэрийг мэддэггүй юм байна шүү дээ. Аргачихгүй баг. Аав минь залуудаа арилжаа наймаа гэд хичнээн сараар явчихдаг гэрт тогтдоггүй хүн байсан. Тэгээд өөрөө ч мэдэлгүй хүүхэдтэй болж хоцорсон байх. Ээж минь намайг бас дүү охиныг минь төрүүлснээс хойш 3 удаа хүүхэд нь эндснийг нэг нь төрхтөө бүтчихсэн. 2 нь баг сартай цулбчихсан. Гуруула хүү мөн л түүний төлөөс байж. Ингэж ээж минь удаа дараа хүүхдээ алдаад дахиад хүүхэд олоогүй. Хаяа аав чи надаа хүү төрүүлээд өчөж болоогүй юм. Би чинь ир хүн бидтэй гэж хэрүүл гарах бүрийд энэ нууцыг мэдснээс хойш би дотроо ичигээ өрөвдөж аавтаа гондоод л өнгөрдөг болсон.
Энэ явдлаас хойш засал, ном, хийж болох буян үйлгээд бүх зүйлийг хийж явсаар амьдралын бэлэг гэх үү, аз тохиол гэх үү, ямар тач би давхар болсноо мэдсэн. Тэгсэн бас л болдоггүй. Хордлого ихтэй хэдхэн сартаа тооноос өгөөд л гарчих гээд юр болдоггүй. Үзмэрч эрэгтэй хүүхд тогтохгүй хүүх айл байна да гэсэн энэ үгийг санаад гүй яг л хүү юм байна. Очиж харгалуулъя хэмээн олдсон үрээ алдчихгүй юмсан гэсэн хүсэл минь хэдийнэ тэр бөгийн гэрлүү дагуулад очсон байлаа. Харин тэгж очиод дахиад л нэгэн том нууцыг би мэдсэн. Нөхөр маа надаас дүү болохоор би төрүүлж оюутан болж яваад хол байхдаа хэсэг хугацаанд хоёр талд байсан. Бараг л салсан гэхэд болно. Тэр хооронд нөхөр маа нэг охинтой уулздаг байж тэр охин нь жирэмсэн болж манай нөхөр тэр тухайд болоод хүүхдээ гаргая хамт амьдрий гэж тэр охиныг зөндөө шалж үнэндээ хань маань хүүхдэд их хайртай хүн л дээ. Гэтэл цаад охин нь гүй би сургуулаа төгснө. Одоо би хүүхд гаргаж болохгүй. Тэгээд ч нас минь болоогүй гэж явсаар хүүхдээ ахуулж чаач. Нөхөрт маань энэ бүх зүйл таалагдаагүй учраас тэр охиноос салаад эргээд надад ирсэн байж. Тэрнээс болоод хүн болоогүй үрийн ихэлтэй хүүхэд чин эрдэн засал хийлэг хэмээн бөө багш болголаа. Энэ заслыг хийлгэхгүй л бол үрчин эндэн шүү дээ. Даруйхан хийлэг гэж намайг шавтуулсан юм. Нөхөртөө ирээд энэ бүх зүйлийг дуулгалаа. Нөхөр маань тиймч тааламжтай хүлээж авсангүй. Гүчи. Яахаараа ингээл хэрэгтэй хэрэггүй хүнд үзүүлээл энэ амьдрал дандаа асуудал тарьж байд юм бэ? Хэмээн бүх юмдаж бид хоёрын тунд баггүй хэрүүл тариад авлаа. Эцэстээ бүх учраа хэллээ. Хамтдаа удаан ярилцаж хоёулаа хөвлөд байгаа үрээ бодъё л доо. Чи бид хоёрын ирээдүйн амьдралын аз жаргал шүү дээ гэж хин маань хилэлцэж ярилцсны үр дүнд бид хоёр хоёул очиж заслаа хийлгэсэн. Одоо хөөхөн охин маань бидний нар болж байна да. Би гэдэг хүн ингэж л эцгийнхэнч нөхрийнхөө ч алдсныг засаж явсаар үртэй болсон их хүн. Одоо нэг хүүтэй л болчих юмсан. Гэвч энэ хүсэл маань бүтэхгүй байх вэ гэхээс би яа. Нөхөр маань бас хаяа хүү яриад л байгаа. Эцгийнхээ үлийн үрийг үүрч яваа гэхээс
таньдаа хүү төрүүлж өгч чадахгүй, хүү заяахгүй байх вэ гэхээс сэтгэлд минь нэг л зүйл тэглээстэй байна. Залуус минь үүлийн үр гихчээс хол яваарай. Амьдралд үнэн чарун хайр. Амьдралд үнэн бүхнээс давах зүйл гэж хизээж үгүй. Ирчүүдээ, охид бүсгүйчүүдээ, хайртай хүндээ үнэн байж үүлийн үргээчийг өөрсдийн амьдралаас хол байлгаарай. Үүлийн үрийг үхэж биш, эдэлж бардах юм хинлээ шүү. Радио энэ цаг хугацаанд хамтдаа байж тань загтлэрлээ нэвтрүүлгийг шимтэн сонсч байгаа сонсогч та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлгийн загтал өгүүлсэн өгүүлэмж өөр тохиолсон бүхий л бодит зүйлээ таны амьдралд бас уярал ухаарал бас худлаас хол байх хамгийн зөв мөрөн байгаасаа гэж санан энэхүү загтлыг илгээсэн энэхүү бүсгүүд маш их баярлалаа. Нэвтрүүлгийн сэдв ч гэсэн энэхүү загталтай уялдана. Ер нь та үеийн мөр байдагт итгэдэг үү? Үеийн мөр гэдэг зүйлийг та яг юу гэж ойлгодог вэ? Нэвтрүүлэгтээ хамтдаа байгаарай. Та бүхэн шууд эфирийн утас 7799 гэсэн дугаард холбогдох боломжтой. 7799 гэсэн дугаар шууд эфирийн дугаар байх болно. За мөн их Монгол радиогийн мессеж дугаар 9410 70 дугаар таны мессежний дугаар байгаа 94 10 99 70 дугаарт та мессеж илгээгээрэй. Заавал нэвтрүүлгийн сэдвт уялдахгүйгээр та өөрийнхөө хайртай дотны хүмүүстэй бас сэтгэлийн үгээ дайж бичил загтал илгээж бас нэвтрүүлгээр дамжуулан хөргүүлэх боломжтой. Мөн бас нэвтрүүлэг маань Facebook-ээр лайв хэлбэрээр та бүхэнд хүрч байна. Тэгэхээр комент хэсэгт нь та бүхэн бас өөрийнхөө үзлүүдлийг илэрхийлээрэй гэж та бүхнийг урьж байна. За ингээд их Монгол радио тань захирлаа нэвтрүүлэг маань үргэлжилж байна. За мэдээж нэвтрүүлгийг маань өдөш бүр хамтдаа сонсдог манай Нэкэ маань орж ирсэн байна. Баярлалаа. Баярлалаа. Ажлаа амжилт хүсье гэсэн байна. Баярлалаа. За мөн бас манай ханцур маань орж ирсэн байна. Орой минь дээ. Орой минь төргий. Ажилд нь амжилт хүсье. За мөн номын эрдэнэ химээх. За эрхэм дүү маань орж ирсэн байна. За дүүд орой минь төргий. Ажил үүснэ өндөр бүтэмжтэй яваа гэж найдаж байна. За тэгээд үнэхээр одоо Хинтээ аймгийн авиаслаг сайхан дуучин мэрэгжилтэй. За тэгээд Бурят хилээ
үнэхээр хизээч мартагдуулахгүй тулд энэ том соёлын төлөө бас өөрийнхөө амьдралын цаг хугацаагаа зориулж байгаа юм мундаг охин. Намэрдэндээ орой минь хүргэе. За манай баги бэдэ бас хүү маань бас орой минь гэсэн байна. Танд бас орой минь хүргэе. Яг энэ цаг хугацаанд хамтаага та бүхэндээ баярлалаа. За ингээд их Монгол радиогийн шууд эфирийн дугаар 779999 гэсэн дугаар таны нээлттэй байгаа. Та бүхэн бас шууд эфиртэй холбогдоод нэвтрүүлгийн сэдвийн дагуу өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлэх боломжтой. Мөн мессеж дугаар буюу 94109970 дугаарт та бүхэн за хэн нэгэн зориулсан сайхан сэтгэлийн үгээ дайж нэвтрүүлэгт бас бичил загтлуулган илгээх боломжтой. Тэгэхээр өвлийн үр бидэнд яг бодтой түүх байна тийм ээ. Зур яг энэ бол шашин шүтлэгтэй холбоотой ч юм уу тиймэрхүү асуудал хөндөгдөж ярилцах бах. Гэхдээ бол яг хүн болгонд гэдэг өвлийн өөрүүлдэг, өвлийн үр гэдэл бид их ярьдаг. Ер нь альва нэг болохгүй буруу зүйлд бол үргэлжлэл бид тэгж дуулдаг. Тэгтэл өвлийн үр гэдэг бол үр хойчт нь үлддэг аимшигтай зүйл гэж бид ярьдаг. Гэтэ тэр болгоныг өдөр болгон ухамсарлаж явж чаддаг билүү үгүй юу? Ер нь өвлийн үр гэж зүйлийг та ер нь яг юу гэж боддгоо те? Энэ тухай бас та өөрийнхөө үзлүүдлийг илэрхийлээрэй. Яагаад энэ асуудлыг хөндөө гэхээр мэдээж өнөөдөр нэвтрүүлгийн сэдэв маань бол мэдээж цагталтайгаа шууд уялдлаа. Яагаад гэвэл энэ бол бодтой ийм зүйлийг даваад гарчихсан те? Байж болох зүйлээс бас эртлээс хол байгаарай гэж энэхүү өөрийнхөө амьдралаар бас гэрчлэж энэхүү цагтлыг илгээсэн энэ бүсгүйн цагтл бол яхаа аргагүй шууд энэ сэдв рүү бол хөтлж байна. Тэгээ та бүхэн бас нэвтрүүлэгтээ хамтдаа байж нэвтрүүлгийн цагтлын тухай зам мөн бас өөрийнхөө нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэлтээ бас бидэнд илгээх боломжтой шүү. За, их Монгол радио тань цагтларлаа нэвтрүүлэгтээ та хамтдаа байна. Тэгээд та бүхэн бас өөрийн ойр дотны хүмүүстээ бас шеэрлж өгөөрэй. Их Монгол радиогийн тань цагтларлаа нэвтрүүлэг Даваагаас Баасан гарагийн өдөш бүрийн 19-с 20 цагийн хооронд бүтэн цагийн туршид сонсогч үзэгч та бүхэн маань хүрдэгэ. Тэгэхээр энэ цаг хугацаанд бас хамтдаа байж амьдралын үнэн уд хамтдаа алхацгаая гэж бол уриалдаг. Тэгээ та бүхэн бас хамтдаа байгаарай. За сэдвийн дагуу бас өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээрэй. Энд ямар нэгэн байдлаар хин нэгний алдааг дэнслэхгүй, хин нэгний оноог дэнслэхгүй. Тэгэхээр та бүхэн бол чөлөөт өөрийнхөө өнцгөөс бас энэ асуудалд бас өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж холбогдоорой. Ер нь тэгээд түрүүний цагталтаар ч гэсэн анзаархад аав нь хүртэл одоо ингээд надад хүү төрүүлж өгсөнгүү ч гэдэг юм уу те. Гэр бүлийнхаа хүнд ингээд бухимдах жишээтэй. За тэгээд одоо бүсгүйн ханин ос ингээд хүү гэж ярьдаг. Ер нь эр хүн болгон ингээд хамгийн их хүүтэй болохыг бас хүсдэг юм болов. Та бүхэн бас энэ тухай бас өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээрэй. Их Монгол радиогийн 779999 гэсэн дугаар та бүхний өмнө нээлттэй байна. Ер нь үеийн үр гэдэг энэ ахтар зүйлийн тухай та чухам яг юу боддог вэ? Энэ бол амьдралын үнэн үү? Эсвэл хийсвэр үү? Та өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээрэй. Их Монгол радиогийн шууд эфирийн дугаар таны өмнө нээлттэй байна. За мессеж дугаар маань бас мөн нээлттэй байгаа. Та шууд эфиртэй холбогдоод ярилцах боломжтой шүү гэдгийг бас хэлмээр байна. Ер нь яг энэ сэдвтээ ингээл уялдуулаад ярихад бид нар босон явдал гэх их олон зүйлийг ярьдаг байсан те. Өмнө ингээл хүүхэд баг багтаа ингээл сүнс сүүдрийн тухай ямар нэгэн хий зүйл олж харсан зүйлийн тухай гэж ярьдаг. Гэхдээ альва юм див гэдэг бол ерөнхийдөө хүний амьдралын гаргасан алдаанаас үүдэлтэй л зүйл байдаг гэдгийг бол учир мэдэх хүмүүс бас тайлбарлсан байдаг. Тэгээ ер нь явж тэр бүх зүйл бол мэдээж нөгөө үйл өөр. Нөгөө нэг яриад байгаа түрүүний яг энэ хүү цагтал дээр бол айхтар зүйлийг битсэн байна. Төгсгөл дээр нь те үйл өөрийг бол үхэж биш харин эдэлж барддаг юм шүү гэж. Тэгэхээр тийм айхтар шийтгэл, тийм айхтар зүйлийг өөрийн амьдралд за өөрөө эдлээд явдаггүй юм ахэд үр хөвгттэй үлдэх бидэнд бол ягаад ч тийм ирэх байхгүй тийм ээ. Тэгэхээр та бүхэн бас өөрсдийнхөө үзэл бодлыг бас хуваалцаарай. Их Монгол радиогийн тань цагтларлаа нэвтрүүлэг маань энэ цаг дор та бүхэнд хүрч байна. Нэвтрүүлэг маань эхлээд хэдийнэ. За 32 минутыг ардаа хийсэн байна. Тэгэхээр бидэнд ярилцах хугацаа маань ерөнхийдөө 28-7 минутаар хэмжигдэнэ гэсэн үг. Тэгэхээр та бүхэн бас амжаад нэвтрүүлэгтэй холбогдох боломжтой. За шугам бол нэгдсэн байна. За тэгээд мессеж, эхний мессеж ирсэн байна. За энэ хүн мессеж хүргье. Сайн байна уу? Энэ хүн нэвтрүүлэгтээ үргэлж хамтдаа байх болсон. Үнэхээр амар юм аа гэсэн мессежийг 88-та дугаарыг сонсогч маань илгээсэн байна. Тэгээ яг энэ өчид хамтдаа байгаа юм байна. Танд баярлалаа. Тэгээд үргэлж бас бидэнтэй хамтдаа байдагт танд баярлалаа.
За мессеж дугаар. Та заавал нэвтрүүлгийн сэдвт баригдахгүйгээр та хайртай дотны хүмүүстэй бас сэтгэлийн үгээ хэлэх боломжтой. Магадгүй ер нь бол бидний дунд зарим тохиолдолд бол амьдралын өдөр тутамд үл ойлголцох гэдэг зүйл бол бишгүй их гардаг. Жишээ нь одоо миний ажлын онцлог тэр ингээ мэдчилгээ орж явахад бол нэгнийгээ гомдоочихсон, нэгнийгээ гүнэглүүлчихгүй бас энэ цагт л битсэн бүсгүй хандаж хэлэх зүйл байгаа бол зам он бас та нэвтрүүлгийн сэдвтэй уялдаж ямар нэгэн зүйл хэлхийг хүсэж байгаа бол нэвтрүүлгийн бүхий л орон зай бол танд нээлттэй байгаа шүү. Ер нь бол энэ тань цагтларлаа нэвтрүүлэг бол танд гэдэг нэрийг бол та бүхэн сайн анзаарсан байх. Энэ бол танд хаягдсан цагтл. Харин танд хаягдсан цагтлыг л бид айлуулах боломжтойгоор айлуулах ойлгомжтойгоор танд хүрэхийг хичээдэг байгаа. Тэгээд танд хаягдсан энэ хүү цагтл бас нэг амьдралын ухаар л танд үлдээж чадсан бахаа гэж найдаж байна. За намын сувд сайн байна уу хаа гэсэн байна. За намын сувда өчигширийн төргий бидэнтэй нэгдсэн танд баярлалаа. Их Монгол радиогийн за тань цагтларлаа нэвтрүүлгийг та өдөш бүр сонсдог бол амьдралын сайн сайхан уйтгар гүнэг алтан оноо гэд бүхий л зүйлийг бас хамтдаа сонсдог байгаа. За дараагийн сонсогчийн маань мессеж. За мессежүүд нэлээд ирсэн байна. За Skype хэрэглэгч илгээсэн байна. Баяр хүргэе. Үүлийн үрийг давж үртэй болсонд нь баяр хүргье гэрвэлд наад чаргал хүсье гэсэн байна. За баярлалаа. Тэгээд энэ хүү цагтлын эзэн маань яг энэ мөчөд бас нэвтрүүлэгтэй хамтдаа байгаа. Яг энэ мөчөд бас нэвтрүүлгээс сонсоод байж байгаа. Тэгээд энэ хүү нэвтрүүлгийн бас цагтлын орон зай бас таны хувьд нээлттэй байгаа. Та бүхэн Их Монгол радиогийн дөнгөж яг одоо Facebook-аар хандж байгаа бол Их Монгол радиогийн энэ хүү пэйж хуудсан та өөрийнхөө цагтлыг илгээгээрэй. Хайртай дотны хүмүүстэй сэтгэлийн үгээ шивнсэн энэ сайхан цагтл бүрийг тань бид нэвтрүүлгээрээ дамжуулан хүргэхдээ баяртай байх болноо. Тэгээ та бүхэн бас нэг цагтл бичээд өөрийнхөө амьдралын түүхийг бас нэг сайхан түүх болгон нэг сайхан хадгалахын дээр бас уншуулад бас энэ хүү бичлэг болгоод хадгалах бас нэг боломж олдож байгаа шүү гэдгийг бас хэлэхэд таатай байна. За дараагийн мессеж ирсэн байна. За дараагийн мессежийг 97 дугаарын сонсогч маань л гэжээ. Сайн байна уу? Үнэхээр амар юм аа. Бид өөрсдөө ч мэдэхгүйгээр ямар нэгэн зүйл үүрээд явж байх вэ гэхээс үнэхээр айчглаа. Саний бүсгүй үнэхээр мундаг юм, амжилт хүсье гэсэн байна. За дараагийн сонсогчийн мессеж. За 91-т Skype хэрэглэгч байна. Сайн байна уу? Нэвтрүүлэг хүлээн аван сонсож байгаадаа баяртай байна. Ойрд сонсож чадсангүй гэсэн байна. За баярлалаа, бидэнтэй эргэн нэгдэж байгаа танд баярлалаа. Тэгээд бүсгүй хүүтэй болж чаднаа гэдэгт итгэлтэй байна. Та хоёрынхаа амьдралд аж аргал хүсье. Дахиж эхнэрээ битгий гомдоогоорой гэсэн байна. За нөхөрт нь хандсан мессеж байна. За Их Монгол радио. За За 89-97 дугаараас удаах мессеж ирсэн байна. Сайн байна уу? Тэгээд нэвтрүүлэг байнга сонсдгоо. Үйлийн үр гэдэг хэцүү шүү гэсэн байна. Ерөнхийдөө яг альва зүйл бид сонсож үзэж хараагүй зүйлээсээ айж эмээхэн чухам зөв буруу юу гэх өнцгөөс харах хүн байна. Гэтэл бусдын ялангуяа одоо хөгшдийн хэлсэн тэр үг булганыг амьдралдаа дааж хэрэгжүүлдэг хүн байна. Ер нь гэхдээ нүгэлтэй бүхэн л таны амьдралд үргэлж одоо үйлийн мөг одоо үргэлж таны хөлнөөс чирнээл гэсэн үг те. Тэгэхээр ерөнхийдөө зүв байх, зүв амьдрах гэдэг бол хүнд ч ямар ч хүн хизээч тэр болохгүй зүйл. Яагаад одоо юу гэдгийг зүв байх, нүгэлгүй амьдрах тийм хэцүү байдаг гэж те. Ер нь л энгийн зүв өөртөө байгаа зүйлдээ бахархалтай, талархалтай, өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхаас л амьдралын аз жаргал эхэлдэг. Тэгээд тэр аз жаргалыг олж чадсан хүн бол хизээч энэ айхтар зүйлийг бол өөрөхгүй л баг тийм ээ. Тэгээд яг нөгөө одоо жишээ нь үлийн үр гэл ингээл олон өнцгөөс гардаг, цохол янз бүрийн юм байдаг те. Ер нь энэ аимшиг кинонуудаараа ингээд Таиланд энэ төр ерөнхийдөө сүүлийн үед бол нэлийн айхтар зүйлүүдийг хийдэг. Ялангуяа Таиландд үеийн үр гэдэг зүйлийг айгүйх тийм дүрслэлж бол үзүүлэхийг бол зорьсон байдаг юм байна лээ. Зарим нэг кинонууд дээр ингээ харах нэ.
Тэгээд ингээд хүзүүн дээр нь ингээд нэг аимшигтай зүйл суудсан. Хинч болж харддаггүй. Тэгэл яг киноны ямар нэгэн учир байдал ингээд хайлагдах мөчд бол нэг үеийн үрн хүзүүн дээр нь гараа суудсан байдлаар ингээд харуулах жишээ нь. Тэгэхээр ер нь ийм зүйлийг бол нэг амьдралдаа өөрийгөө яйдаа гэж бас нэг юм өрөөд явна гэдэг бол тэмч тааламжтай. Бус хизээж танд сайн сайхныг өөртөөлөхгүй хамгийн муу харуулж ирэх тэр зүйл. Магадгүй тиймэрхүү зүйлийг ингээд харсан, тийм киног ингээд үзсэн хүн бол бас л ингээд нэг нуруу жоохон хүүттэй агаад л нэрэл ийм зүйл байдаг бол ямар амир байл гэж бодогдохоор тийм зүйл. За энэ нэг сонсогч маань холбогдож байгаа юм байна. Байна уу? Байна уу? Уучлаарай. Энэ Их Монгол гэдэг FM радиод холбогдсон байна. За телевизийн утас гээд холбогдож байгаа юм байна. Их Монгол радио. За дараагийн мессеж ирсэн байгаа 9987 та дугаар маань. Сайн байна уу бүсгүй үнэхээр мундаг юм аа. Ер нь аав ээжийнх нь хийсэн үүлийн үр хүүхдэд нь ирдэг гэж үнэн шүү. Амжилт хүсье бүсгүйдээ гэсэн байна. За цагтлын эзэнд бол энэхүү мессеж хаяглагдчихэ. Тий ер нь бол яг тэр гой үгнүүд бол байдаг те. Одоо юу гэдэг өрмийн үлдэх орвоод зөвл амьдрахсан да гэдэг үг бол бас л яг энэ бүхнээс хол байхсан те. Энэ муухай бүхнээс хол байхсан. Тэртээ тэргүй би явлаач гэлээ. Өөрийнх нь тэр үрийг одоо үүлийн үрийг үрчин нард нь үлдэж яаж зовх бол тэгэхээр амьдралдаа хэн бүнгүүл яг хичээгээд хамгийн гол нь зөвл явах бол энэ бүх зүйл бол хизээч амьдрахгүйгээр алга болох зүйл. Тэгэхээр та бүхэн бас энэ тал дээр өөрийнхөө үзлүүдлийг илэрхийлрээ. Магадгүй сэдв бол өнөөдөр жоохон хүнд байж магадгүй юм. Магадгүй таны мэдэхгүй ертөнц эсвэл хийсвэр ертөнц ч юм уу янз янзын өнцгөөс таавалж харж байгаа бах. Байна уу? За сайн байна уу чи минь хүргэе. За баярлалаа. Нэвтрүүлэгтээ та холбогдсон байна. Харж явна уу та? Ингэж байна. За нэвтрүүлгийн сэдв жоохон хүнд байсан бах. Нэгдүгээр те. Ер нь та яг хагас гүйцэсэн. Хажинаас бодоод байдаг араад ихээр хүмүүсийн ярьсан Ер нь хүн амтан бол ярьсангүй. Би өөрөө л ганцаараа ярьлаа. Тий, та яг анхны холбогдогч байлаа. Захиагаа сонсч чадсан уу та? Тий, сонссон. Зөв. Тэгээд нөгөө боогтаа би хүмүүс ярьсан багтаа гэж бодоод нэгээс Тий, хүмүүс ерөнхийдөө магадгүй илүү нөгөө ярихаас илүү сонирхолтой байх шиг байна өнөөдрийн хувьд. Тий. Таны магадгүй харах өнцөг ямар байх юм? Та энэ зүйлийг ер нь яг юу гэж бодож байна? Яг нэг түрүү та хэлсэн аюулгүй шашнлаг зүйлийн хаатай. Нэг тараад махтэй би асуулаар сайн мэдээ үгүй гэдэг тавьяа тэгтээ тасалнаа хэлсэн. Яд ингэ хөөсөө тийм тохиолдолд би асуулаар хавуулуу гэдэг бэлээ батдаг. Яг ингэ амьдралаар асуулаар сайн зүйлгээд бодож байгаа ингээд атгаа яг зүйлс татвартай. Тэгээд танаатай санамсаргүй байдлаар яг бороо ингээд дийгээд нэг хүмүүсийг ярьдаг өмнөдөө хараад үзсэн ингээд ерөөсөө амьдрал гэж боддог байхгүй бодорол амьдрал гэж боддог. Тинч муухай явъя гэж бодохгүй л дээ тий. ସମସ୍ତେ ସମସ୍ତେ ସାଥେ ଯାହା କିମ୍ବର ବିବିଧ ତୋରରା ସାଥେ ସଂ ଏତିକିଟା ପାଟା ko din jera ta ta mini mirsi ta takmir kite ya dor nget ajo mote ta kema para que do yore ta hanin mote ke ta to vasage atki ya sistemslar mitke yagat bod хийх дэхэж юм ба яа. Өөрөө хүсээгүйч
ямар нэгэн нөлөөллөөр Тэгээд би амар сэтгэдэг байхгүй нөлөөрөө. Тэгээд одоо би өнөөдөр нэг ажил би ирэх гэсэн болохоор сэтгэхгүй байгаа юм болов ингээд дан төгссөн зүйл ингээд байгаа гэдэг. Тэгэхээр одоо өөр би аягүй байгаа мэнаа л гэдэг юм байна гэдэг бодож. Гэтэ эн чинь буруу зүйл биш шүү дээ, тий? Би таамаадгүй өнгөрсөн 7 хоног би сонтойгоо хаа. Тэний өнгөрсөн 7 хоног нэг хаад зэрэгцээлээ хэрэгтэй юу гэж нэгээд тийм. Тэгээд би яагаад өөрийгөө болоосаа гэж одоо өөрийнхөө надад лобтэй болоос гэж би яг хэлсэн таасан дээ. Санжээ. Магадгүй яг энэ зүйл дээр бас ингээд бүсгүй арай өөр байр суурьтай байх шиг байна. Магадгүй миний хэлсэн зүйл бас ингэсэн бах гэд ярихад эргэж холбогдож ирсэн тийм. Тий аа. Тэр байдал гэсэндээ одоо тийм зөвлөж байгаа байдал нь айгуу тав өгүүлж юм аа талтай байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ зүйлээс бас имэдэг хүмүүс одоо яа гэвэл тэр байдлыг яаж юм аа тийм. Надад би энэ одоо тэр ихний нэг хаад намайг бидээд бүгөө бичсэн. Энэ байгаа настай хэлхэнсаа мэдээж юм уу тийм. Энэ байдаг систем болоод би алсан тэгээд хамтдээ. Тэгээд бороо гэдгээ нэгтгэн мөрчлөө яагаад тэгвэл айвати тэр тохион дээр байгаа. Ямар ч байсан ийм зүйл байдаг гэдэгт итгэдэг, ийм зүйлээс имээдэг. Үргэлж зөв явахын тулд хичээдэг. Зарим тохиолдолд өөрийнхөө буруу гэж бодож байгаа зүйлийг өөрөө хүсээгүй ч хийх тохиолдол гардаг. Гэхдээ л энэ бүх зүйлээ нэмгэлхийг өдөр болгон хичээж явдгаа гэж хийж байгаа мэрэгчлэрээч тэр тий? Өөрөө мэдрээрэй гэж бас тэгэл ахгүй юу. Тэгэл тэгсэн амар том нөглөлтэй байгаа. Магадгүй та амьдралд өдөр болгон суралцж байна. Амьдралд өдөр болгон суралцж байгаа. Гэхдээ алдаа гэдэг зүйл таны амьдралд багасж эхлэндээ залуу байхад бол алдаа гаргах үе бишгүй л байна. Гэхдээ нас ахих тусам цаг хугацаа явах тусам таны алдаа арилж зөв нь их олширх болов гэж бодож байна. Тэгээд энэ бүх зүйлийг мундаг сайхан давах байх. Ямар ч байсан хүн эмээх зүйлтэй байна гэдэг хамгийн зөвийн хамгийн мундаг эхлэл байгаа. Тэ? Дахианы зөвхөн нэг тайван гэсэн. Өөрөөр үгүй эдэлж бардгаа гэж тэ. Тэгэж. Тэр нэг амар хагацтай. Хүндэг. Мода. Яг хүмүүс биалсаар ингэж байгаа одоо ингэж зүйлэг. Нэрээ би аална боцсон давтал өрөөдөл тий. Тэгвэл одоо нэг тавсан ч юм уу тий. Нэг хүчсэн ч юм уу ингээ амьдрал биднээс нөлөө ингээд бочлоо хоногдлоо. Яа юм бэ хасан. Энэ юм холбогдоод тэгээд залуу хүмүүс тий. Зөвлөгөөгөөсөө тий. Тийм үү яраа нүлээтэй гэж аа. Тэгээд батгах гэж байна. За баярлалаа. Магадгүй яг энэ мөчөдөө сонсож байгаа. Ингээд мэдээ сонсмоор байгаа. Тэр ингээд юм нэг бол бүр багтаа хүмүүс бүр ингээд айд юм уу те. Энэ амар аюултай шүү гэдэг. Тэгсэн биеэр нэгсэн юм. Яг тэгээд хатны. За ямар ч тач хоёлаа радиого дуустал сонсороо магадгүй бас таны хүссэн зүйл бас яригдах байх гэж найдаж байна. Тэгээ энэ хугацаанд хамтдаа баярлалаа. За баярлалаа. Чинээ би дуустал. За баярлалаа. За. Их Монгол радио. За тань захирлээ нэвтрүүлэхдээ бас үргэлж хамтдаа байдаг эрхэм нэгэн үнэт сонсогч маань байна. Тэгээд яг энэ мөчид бас унаанд сонсож байгаад загтлаад уусгаад гэртээ очиод үргэлжлүүлээ сонссон. Энэ хугацаанд алдсан цаг хугацаа нь бас хайран санагдж байсан ч гэсэн яг энэ мөчид ингээд хамгийн дөрөнд орж ирээд бас өөрийнхөө үзлүүдлийг илэрхийлэхээр холбогдсон өгсгүүд маш их баярлаа. Тэгээд үнэхээр энэ зүйл бол байдаг. Ийм зүйлээс бол айж мэдээ бол илэрхийлж байна уу? Байна нэрмэн. За орой минь хүргье танд. Нэрмэн ард уурч байна.
Тэр нөгөө такси арай яд болсон бэ. За ямар ч байсан манай хоёр маань хүүхэдтэй болсон, охинтой болсон. Одоо хүүхэдтэй болохыг хүсэж яваа. За. Тийм л зүйл болсон. Яасан та зогтлоо сонсож амжилтгүй дууссан уу? Амжилттай араад нөгөө юу салгуурч чадсан. Сон таньхгүй арайсанд тататын зэрэг давдгүй бүр хитэн татсан. За ямар ч байсан ад жаргалтай төгссөн. Ад жаргалтай үргэлжлүүлж байна юм. Яасан болов уу? Ямар төвчгүй татсан байхгүй юу? За энэ санаатруулга болоо та танаараа тэр хамт олон баярлаа. Гэр бүл доторол сайхан хөшөө. За гилалаа танд. За баярлаа. Та минь ирүүлэх байгаарай. Аа. За. баярлалаа. За. Их Монгол радио тань цагтларлаа нэвтрүүлэг маань үргэлжилж байгаа. Нийслэл хотод маань 19 цаг 50 минут айлчлаа иржээ. Бидний ярилцах хугацаа 15 минутаар хязгаарлагдана. За тэгээд та бүхэн 15 минутын дараа нэвтрүүлэг маань өндөрлөх нэ гэж ойлгож байна. Тэгээд та бүхэн энэ цаг хугацаанд хамтдаа байж өөрийнхөө мессежийг илгээгээрэй. Магадгүй бас залуу үедээ ялангуяа амьдралын илүү амьс илээсэн гэж ярьдаг те. Тэгээд амьдралыг бас нэлээд хүнд хэцүүгээс жаргаж явах насандаа бас яваа. Тэр сайхан хүндтэй ах эгч нар маань холбогдож залуу үедээ бас энэ үүлийн үр гэдгийн мөн чанарын тухай те бас үлгэрлээд гоё ярьж өгөөрэй гэж та бүхнийг өрөх байна. Тэгээ ер нь бол яг бас нэвтрүүлэгтэй ингээд цагтлаа уншаад ингээд хөрсний дараагаар бас ахмадууд маань холбогдох те ах эгч нар маань холбогдож залуу үедээ бас амьдралын үнэнд хөтлөх сайхан зүйлүүдийг бас хэлж ярих болов уу гэж бол би бол битүүхэндээ бас харж байлаа. За 7799 эфирийн дугаар таны өмнө нээлттэй байна. За мессежийг хүргье. За 99 70 дугаар. Сайн байна уу? Орой минь хүргэе. Үүлийн үр гэж үнэхээр амар юм аа гэсэн байна. За баярлалаа. За 91-т дугаар. За энэ би сонсогчийг аваад тэгээд мессежийг хүргэе байна уу? Сайн байна. За сайн байна уу? Жишээ минь хүргэе. Арай минь. За баярлалаа. Тань цагтларлаа нэвтрүүлэгтээ та нэгдсэн байна. За бид радио сонсоод явж байна л да. За ер нь нэвтрүүлэг сонсдгоо та өнөөдөр л сонсч байна уу? Би өнөөдөр сонсож байна. Тэгэхээр өнөөдрийн загтлыг их та сонссноо? Загтлыг сонсоогүй. Загтлаа сонсоогүй те. Бид 19 цагаас 20 цагийн хооронд энэ хүн нэвтрүүлгийг хүргэдэг байгаа. Тэгээд загтлаа 19 цаг 10 минутаас задлж яг одоо хүмүүс амьдралдаа тохиолдсон зүйлээ бас хүүрнэж өгүүлдэг байгаа. Тэгээд мэдээж өнөөдрийн загтал бол одоо ааваас нь үлдсэн тэр үүлийн үргээч зүйл өөрийнх нь амьдралд бас тохиолдсон тухай өгүүлсэн нэгэн бүсгүйгийн загтал байсан юм аа. Тэгээд энэ үүнээс үүдэлтэйгээр л өнөөдөр нэвтрүүлгийнхаа сэдвийг ингэ сонгоод ярилцаа сууж байна. Энэ ер нь одоо зөв сэдвэлтэй. Одоо энэ нийгэм чинь их цацаалсан байна. Гэр бүл битэхэл ганц үеийг гэр бүлийн дотор иймэрхүү гадуур дотор явуулсан. Өсгөр дөрөж их байна л та. Яг энэ сэдвэр ингээд ер нь бол яриад болж өгөөд энэ зам ховрох ч юм уу хүмүүс ер нь ерөнхийдөө бол нөгөө үүлийн үр гэж байдаг гэж мэддэг мөртлөөсөө яг юу хийвэл үүлийн үр болдгийг. Тэр үүлийн үр гэдэг нь яг юу гэж байгаа юм. Энэ талаар ингээд зам ховрох ч юм уу тиймэрхүү хүмүүсээр ингээд тайлбарлуулаад байна. Хүмүүсийн чин сайн хүргэж хүмүүст нэг жоохон мэдлэг өгч өгөх зүгээр юм уу гэж бодчих. Танаас ийм нэг зүйлээс нэг сайн хэрэг. За баярлалаа. Хамт баярлалаа гэж хэлэхэд сонирхолтой. За баярлалаа. Бид бас өдөр тутамд хичээх болно. За ер нь бол тэгэл баярлалаа гэж хэлэх гэсэн юм байна. За баярлалаа. За тэгээд болгоомжтой яваарай. Аз жаргалынхаа замаар гэртээ очиод цагийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За. Их Монгол радио тань цагтларлаа нэвтрүүлэг маань үргэлжлэж байна. Тэгээд ер нь яг энэ бол өөр их том сэтгэлтэй тий. Юу гэх юм зүгээр ганц ингээд дуртаад ч юм уу энэ зүйлийг иймээ гэдээ бол ингээд онолтчих бол үнэхээр боломжгүй. Яг шинжлэх ухаанаараа бол яаж тайлбарлагддгийг зүгээр биднийг бол өсөх багаас эхлүүлээд л өвөө эмээнэр маань альва зүйл гэдэг бол үргэлж одоо чи хичээлдээ муу бол дүнгийн авдаг шиг амьдрал чи яаж хандна яг тэрэн шиг чи үргэлж шангийн хүртэх болно гэж бидний их сургадаг байжээ.
Одоо орчин үед одоо чухам яг энэ тухай бол дуулгаж амждаг юм уу? Эсвэл тэрхий их бас үр хүүхдүүдтэй яг энэ нарийн ширийн зүйл ярих гэхээсээ илүү гар утсаа авч өгч үнтэй гутал пүүз өмсүүлэхээ илүүд харж би л ажилласаа игээд үрмэн ходоод нь бүтэн гидсэн задгалан за хэрглэж барих зүйлс нь хинээч дутахгүй ийм байвал энэ амьдралын ад шаргал гэж харж байгаа нэг харц бас өөрөө их алдаа юм болов гэж. Тэгэхээр түрүүн бас ихч хэлж байна. Амьдрал одоо нийгэм өөрөө ямар болж байна гэж бид бас яг энэ нийгмийг өөрсдөө бас бий болгож байгаа юм болов гэж хаяа зүгээр би боддгийг. Тэгэхээр альва зүйлд ямар нэгэн байдлаар хин нэгэн одоо итгээд хурж ирээ. За бүгдөө ингэж өөрчлөгдөе гэд өөрчлөлтсөн юм биш. Хэрэглээ гэдэг зүйл бол мэдээж нийтийг хамарсан зүйл ингээл гарч ирсэн, тэрийг бид хэрэгэлсэн. Тэр хэрэглээгээрээ дамжиж ингээд өөрсдийгөө улам хөгжүүлж явна гэж бодсон боловч яг нөгөө хүнийг хүмүүжүүлэх, хүнийг төлөвшүүлэх гэдэг зүйлээ гээч гисэн. Өнөөдөр ерөнхий боловсролын сургууль хүмүүжлийн эрхлэгч гэдэг хүн байхгүй болцсон. Нийгмийн ажилтан гэсэн соёлтой нэртэй магадгүй яг вэ хийх ажил нь их л байдаг баг. Гэхдээ бидний тэр баг шиг тэр хүмүүжлийн эрхлэгч шиг бид бүгдээрээ мэддэг айдаг тийм зүйл одоо байхгүй болцсон. Магадгүй нэг багш жоохон зандраад авахд аав ээжтэй гүйж ойлдог. Аав ээж бол мэдээж багшийн алганы амтыг бол үзэж өнөөдрийн амжилтанд хүрсэн хүн гэдгээ мартаж үрдмэн надаас өөр хүм хүрэх ёсгүй гэж эргээд хэл амээдэг. Бид өөрсдөө л энэ нийгмийг бий болгож байгаа. Зүгээр яг миний харах өнцөг шүү. Энийг бол би хин нэгэнд ч юм уу те ингэсэнгүү. Гэхдээ бол бид дандаа нийгэм гэж ярьдаг. Гэтэл өнөөдөр нийгэм гэж гадаад танаа гэр бүлээс гарах харилцаанаас илүү танаа гэр бүл болж байгаа зүйл өөрөө яг эрүүл байж чадчихна уу? Эндээс л бид эхлэх хэрэгтэй юм болов айл өрх бүр үр хүүхдийн хүмүүжил төлөвшөлд анхаарад үр хүүхдтэйгээ ярилцаа. Хүн байхад нь сургуул энэ нэгэм чи аяанда эрүүлчих юм биш үү гэж зүгээр санагддаг юм. Магадгүй та үлийн үргэн амьдрий, үнэн сайхан амьдрий гэвэл гэр бүлдээ үр хүүхдтэй өөрт олдож байгаа бүх сул цагийг л зарцуул. Энэ л таны хамгийн зөв амьдрах зүг гарц юм болов уу гэж зүгээр би харж байна. Магадгүй та бүхэн өөрөөр янз бүрээр л харах бах л та. За дараагийн сонсогч холбогдож байна уу? Дахиад холбогдсон? За. Төрөний арсан юм байна. Тэгээд одоо тайнаа нэг ханий явцгаа зүйлийг За. Насаад ямар аавын одоогийн нийгэмд байгаа. Энэ руу бороод хэвчээ. Өөрчлөө бороод. Тэгээд энэ нэг зэвсээр аран хатдаг бүхтэд зэл авдаг. За. Нэрээ багмууд зэрэг даасан самраагүй байгаа одоо нэг баг би 16-аас байсан юм уу? Одоогийн 15-аас тавьдаг юм уу? Амар их хатаа ахгүй. Би энэ нөөсөд тэгтэд байгаа орохдаг. Тэгээд нэг тэтаалтаа гэж тэгтэд маань өөртөө нэг ямар үстэй үстэй тэгтэмээ тэрнээ хамаарат хөвсөн. Яг тийм байна. Тэгээд 15-аас хүрсэн басан хаад чи яагаад юм бэ? Тэгсэн бүгд юу таарсан? Бүгд юу таарсан? Яг энэ мод хамаг моо үеийг даасан наа моо тэгээд нэг цоцрол бүгд яасан бэ цоцрол хайрыг батаад байдаг. Хэрэлдээд байдаг, маргаад байдаг учраас ангидаа маргалдаж байна. Ер нь бол хүүхэд бол эцэг эхийн хамгийн том тойл шүү дээ, тий? Тэгээд би нэг одоо тайлбаруу яагаад чи тэгээд холбогдосоо нэгсэн. Одоо тэр өвөө имээ тэр аавээ гэдэг үлгэд. Тэдний амьдрал бүгд үүссэн. Тамгаа тага. Тэгээд албатай маш чухал, мэдээж маш чухал. Гэр бүлийн төлөвшил гэдэг бол хамгийн чухал. Энэ нийгэмд хэн байхыг тодорхойлох ганц хамгийн чухал алхам бол гэр бүлийн хүмүүжил.
Тэгэхээр хамтууд бид нар биеийг нь видео хавуулчихад байдаг. Одоо үйлдэх юм бол өөр хаач батал арай нэг өөр хавуулчих зүүн байна гэж яахалаа гэдэг. Магадгүй тэрээр тийм ажил дээр одоо үлийн өөр гэдэг харин багтаж магадгүй шүү дээ. Өөрчлөлт нь. Түрүүний ихтэйслэндээ яг юу үлийн өөр гэдэг юм бэ? Тэр үлийн өөрийг одоо яг нэмэгдэж болж юм болов уу? Тэ юу хийвэл муу үл бураагаад байгаа юм бэ? Яг хаад үгүй. Тэгээд өөрөө гол өөрөө бүгд нийтлээд идэв. Тэгэхээр энэ шинжлэх ухааны нэг критерий юм уу тэсний одоо үдс баримтлаад бодоо тайлбарууд ингээд авах үйлдэл тавиад ойлгох. Бид бас хичээх болно. Цаашдаа бол мэрэгжлийн хүмүүстэй бас хамтран за бүр урайд бас завчлуу оройн цагаар болдоггүй юм бол уцаарч болтгоо холбогдоод нэвтрүүлгийн сэдвийн дагуу бас тодорхой тодруулгыг бол авч байхыг бид нар бас судалж байгаа. Тэгээ ямар ч байсан бидэнд бас санал болгосон та бүхэндээ баярлалаа. Тэгээ өөрийнхөө ажил мэрэгжлийн онцлогоос хамаарч бас нэвтрүүлгийн сэдвтээ уялдуулж бас ярилцсан танд баярлалаа. За баярлалаа. За сургууль хүмүүжүүлэх үйлсэнд амжилт хүсье. За. За их Монгол радио тань захирлаа нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Тэгээд ер нь л бол ерөөсөө хүний хамгийн хүн болж эхэлсэн газар бол гэр бүл байдаг. А бас ертөнцөөс явах газар бол гэр бүл байдаг. Гэр бүлээс эхэлж гэр бүлээс дуусдаг хүн. Тэгэхээр энийг бас бодхол хэрэгтэй. Өнөөдөр бид их сайхан зүйлийг зөндөө ярина. Зөндөө ярьдаг тий. Одоо юу гэдгийг хүний амьдрал бол гал ингээл ярьдаг. Гэтэл өнөөдөр яг гэр бүл дээрээ очиод яг энэ бүх зүйл байдал бол эсрэгээрээ байдаг. Хүүхд буруу зүйл хийхэд миний хүүхд зүгээр гэл ингээл хушуугаа цорволгол байдаг. Хүүхдтэй бас хүчтэй нэг үг хэлцдэг, болохгүй байгаа зүйлийг нь бас нэг дуулгачдаг. Тийм л байх хэрэгтэй. Бид юу гэдгийг одоо нийгмийг ингээд одоо том болсон хүмүүсийг өөрчлөе гэж таарахаас илүү ирээдүй болсон хүүхд багчууд дээр л хамгийн зөв урах ханаал гаргаж төлөвшүүлж хүмүүжүүлэх хэрэгтэй юм болов уу гэж. Ямар ч гэсэн миний багт бол атманч байла, айдганч байла, дуулдганч байла, бүждганч байла. Бидэнд зориг байсан, бидэнд өнөөдрийн нийгэмд байх бүхий л зүйл байсан. Яг хуу харьцангуй бол яг хуу техник технологийн хөгжил бол юм байгаагүй. Гэтэл тэр үед хүн байсан гэдэг шиг бид тэнд юу гэдгийг болж өгөхгүй хүүхдэнч байсан, болдог, бүтдэг хүүхдэнч байсан. Гэхдээ хүн болгон өөрсдийн гэсэн хариуцлагатай байсан, хин нэгнийг хүндэлдэг байсан. Тэрийг хэн өгдөг байсан? Ерөөсөө л гэр бүл мэдээж сургууль соёл маань л өгдөг байсан. Ахмадыг хүндэлдэг байлаа. Тортой зүйлээ дааж ядаж байгаа ахмад ч гэлтгүй залуу хүнд очиод тусалдаг байлаа. Машин насахгүй явж байгаа хүний хажуугаар хизээч хүн зүгээр өнгөрдөггүй гүйж төрж өгдөг байлаа. Унтсан хүүхдийг дээр өргөөд босгодог байлаа. Хувцсыг өгөөд явуулдаг байлаа. Гэтэл одоо ийм зүйл байхгүй болцсон. Бараг худалчинд нэг жоох охин бүдрээд унахад хувцсыг өгөөд аваад цутаач. Хүнийг авч болдог боллоо шүү. Энд чи ирээдүйд үлдээж болох магадгүй өөрийнхөө сайн сайхан амьдралын төлөө юу гэдгийг мөнгнөөс өөр юу ч олж харахаа болчихсон хүн бол аимшигтай үйл өрөдөлж байгаа хүн баг. Бид ийм л аимшигтай нийгмийг өөрсдөө бий болгож байна. За тэгээ би бол нэг амар ухаантан ч юм уу те лаг мундаг хүнтэй хүн шигээ ингэж бол ийм зүйл бол яриад байгаа юм биш, зүгээр өөрөөхөө л өнцгөөс ярьлаа. Магадгүй сонсогч таны үзэл бодол бол хамгийн эрхэм. Тэгэхээр өнөөдрийн гол сэдэв бол үеийн үр гэдэг зүйлийн тухай бид ярилцж байна. Тэгэхээр эцэг их чинь үүнд буруугүй гэсэн байна. Инхэрд нь Сөхөчөр гэдэг хүмүүнхүү мессеж илгээжээ. За тэгээд янз янзын зүйлийг ярьж болох бах. Гэхдээ хамгийн ихний хүний амьдралын хамгийн ихний сургууль хүмүүжүүлэх тэр үндсээс нь л эхлэх юм болов гэсэн өнцгөөс гарч энэ зүйлийг ярьлаа. За ингээд гаднаас дуудлага ирж байгаа шиг байна тий. За ингээд энд хүргээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг жаргая энэ цаг хугацаанд үеийн мөр гэдэг айхтар том сэдвийн дагуу
хамтдаа сууж ярилцаж, үзэл бодлоо хуваалцаж, мессеж илгээж үзэж сонирцсон та бүхэндээ маш их баярлалаа. Маргаашийн нэвтрүүлгээр гэрэл гэгээтэй нэгэн сайхан түүхийг өгүүлж бас манай радиод хандсан гайхамшигтай нэгэн цагтлын тогтоо тань зориулагдсан задрах болно. Тэгээд их Монгол радиогийн даваагаас Баасан гарагийн өдөш бүрийн 19 цагийн тань цагтлэрлээ нэвтрүүлэгтээ та бас үргэлж хамтдаа байгаарай гэж таних өрөх байна. Тэрхүү тогтуугаас гарах цагтл бүхэн үнний мөртөө бодит амьдралтай танд уярал ухаарал магадгүй даваад гарсан амьдралын чинь нэгэхэн орон зай байхыг үгүйсэхгүй. Тэгээд энэ цаг хугацаанд хамтдаа байж хэн нэгэн зөвлөгөө хэрэгтэй бол тэр зөвлөгөөг нь өгч магадгүй асуудал дэвшүүлсэн байдаг бол тэр асуудлыг даваад гарсан ах эгч нар маань холбогдож энэ асуудалд ийм ухамсартай, ийм тулхтай хандсанаар өнөөдрийн энэ аз жаргалыг бий болгож болох тухай өөрийнхөө амьдралаар бас жишээ татаж бас ярилцаараа. Тань цагтлэрлээ гэдэг нэртэй. Энэ бол мэдээж нэвтрүүлгийг сонсож магадгүй яг энэ мөчөд хамтдаа байгаа танд хаягалсан цагтл гэдгийг та маш сайн ойлгоорой гэдгийг бас энд хэлмээр байна. Ингээд таны сэтгэл хэмээх хэрэгтэнд ялангуяа сэтгэл хэмээх хэрэгтний чинь орон зайд байх тэр хүн чанар хэмээх нандин орон зайны тань хаалгыг зөөлөн тогшиж маргаашийнхаа дугаараар 19 цагт бид эргэн уулзах болно. Та бүхний энэ үчийн амралттай хайр дүрэн өргөө гэртэн алаг үрсийнх нь болоод амьдралын ханих нь инээд дэлгэрч энэ өдөр бас баяр хөөр оргилсан нэгэн сайхан гайхалтай өдөш байх болтугай. Аядахтай сайхан амраа чин өглөөг ирч хүчтэй сайхан эхлүүлээрэй. Их Монгол радио тань цагтлэрлээ нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энд хүрээж харгаж байна. Нэвтрүүлгийн ерөнхий продюсер Цэнтава, нэвтрүүлгийн ерөнхий редактор Баттуул, нэвтрүүлгийн зөвлөх Отгонбаяр, за хөтлөгч, найруулагч Хосвэр миний бие хамтран энэ хүн нэвтрүүлгийг танд хүргэлээ. Мөн бас та хамтын хөдөлмөрөөр энэ цаг мөчид хамтдаа байлаа. Ингээд аядахтай сайхан амраарай. Үргэлж хорвоод инээд илгэж энэ орчлонгийн аз жаргалыг сэтгэлдээ урлаж яваарай. Баяртай сонсогчдоо сайхан амраарай.